За сайн байцгаана уу манайхаа. За энэ өдрийн мэндийг та бүхэндээ өргөе. За энэ удаад та бүхэндээ сошиал маркетинг гэж юу юм бэ? За энэ хүү асуултын хариултанд дараах өргөн цогц утгаар одоо хариулахыг хичээнэ. За нэгдүгээрт юу юм бэ гэвэл ямар контентын төрлүүд байдیں۔ Хоёрдугаарт за сошиал маркетинг гэдэг дээр одоо ямар сувгуудыг хилээд байгаа. За гуравдугаарт болохоор за ямар энэ сувгуудыг хэрхэн хэмждэг юм бэ гэдэг талаар бол ерөнхий ойлголтыг бол өгнө. За сошиал маркетинг гэдэг маань юу юм бэ гэж эхэлж байна те. За сошиал маркетинг гэдэг маань өөрөө бол за энэ дээр бол хариулах гэж би бол нийтлэлээр хичээсэн байгаа. За сошиал маркетинг гэдэг нь бол дижитал биш уламжлалт маркетингаас ялгаатай. За тэр нь юу вэ гэхээр онлайн дээр үйлдвэрлэж байгаа одоо контентуудыг ашиглаж за хэрэглэгч хүмүүст хүрж байгаа үйл явцыг ерөөхдөө сошиал маркетинг гэд маш энгийнээр ойлгочиход бол болно. За онлайнаар бус хүрж байгаа маркетингийг бол бид нэр за өмнө нь бол хилдэг те. Энийг бол одоо уламжлалт маркетингийн арга гэж нэрлэдэг байж байгаа. За уламжлалт маркетингийн арга барил нь юу юм бэ гэхээр за та бүхэн мэднэ. Одоо телевиз, радио, те, сонин сэтгүүл, самбар гэх мэтчлэн те. За тааралддаг бидэрт мэдээллийг хүргэж ажиллаж байгаа зүйлийг бол уламжлалт маркетинг гэж хэлж байгаа гэсэн үг. За орчин үед бол одоо гар утаснаас янз төрөл бүрийн платформ ашиглаад ингээ хүргээд байгаа энэ сувгийн маань сошиал маркетинг. За бүр том өргөн цар хүрээгээр нь бол дижитал маркетинг гэж хэлээд тахна. За энэ хүн дотроо юу ордог вэ? Интернеттэй холбоотой одоо бүхэл төрлийн зүйлүүд багтдаг байна. За жишээлбэл ашигладаг сувгуудын төрөлд бол та бидний мэдих Facebook, Instagram, за тэгээд email маркетинг, за Google хайлт, за YouTube-ийн сувг, за бусад одоо орнуудын болон төрөл бүрийн сувгууд бол байгаа. За LinkedIn, TikTok, за WeChat, за Солонгост бол Kakao тэ. За сүүлийн үед Thread гэж гарчсан байна. Twitter гэдэг нь маань X нэртэй болсон байна тэ. За ингээл гих мэтчлэн сошиал платформуд бол араасаа цувран хөгжиж байна. За энэ хүү сошиал платформ болон за уламжлалт маркетинг хоёрын жижигхэн ялгаанууд бол байдаг. За энэ ялгаанууд нь юу вэ гэхээр за нэгдүгээр төлөх юм бол уламжлалт маркетингийн зорилтод бүлэгтэй харилцах арга маань жоохон өөр үүдэг. Өөрөөр хэлбэл уламжлалт маркетинг маань нэг талаар ерөнхийдөө масс руу чиглэсэн маягтай одоо мэдээллийг хүргэдэг гэсэн үг. За телевизээр реклам гаргах, радиогоор явахад яах нь яг зорилтод хэргийн бүлэгчтэй биш ихэвчлэн масс руу чиглэсэн хүмүүс байдгаа гэсэн үг байна. Харин дижитал маркетингийн хэлбэр нь болохоор яг л таны бизнесийг сонирхож байгаа хүнд илүү хүрдэг гэсэн үг. Жишээлбэл өнөөдөр та миний одоо YouTube-ийн видеог үзэж байгаа бол та яг энэ тэ сошиал маркетинг гэдэг юу юм бэ гэдэг ойлголтын хүрээнд одоо илүү зорилтод хэрэглэгч болж харагдаж байна гэсэн үг. Хэрвээ би энэ подкастыг тийм үү магадгүй зурагтаар ч юм уу радиогоор цацаадах юм бол одоо хэрэггүй хүмүүст нь давхар хүрээд те сонсохгүй нэгдэг ч юм уу те зүйл гарч ирнэ гэсэн үг байна. За энүүгээрээ хамгийн том ялгаатай гэсэн үг байна. За дээрэс нь гэх юм бол үүнийгээ дагаад зардлын ялгаа гардаг гэсэн. Уламжлалт маркетингийн маань хувьд телевизээр гаргаж сонин сэтгүүлээр гарах одоо өндөр байдаг гэсэн. Яагаад гэвэл илүү масс руу чиглэж байгаа учраас өндөр үнэтэй гэсэн үг байна. За харин дижитал маркетингийн маань хувьд болохоор арай илүү хямд зардлаар зорилтод хэрэглэгч нартай хүрж болдог юм давуу талтай гэсэн үг байна. За иймэрхүү үндсэн ялгаанууд бол байдаг. За хамгийн сүүлийн ялгаа нь бол маркетингийн үр дүнгээ хэмжихэд ялгаа гарч ирдэг. За үүн нь юу вэ гэхээр за уламжлалт маркетинг телевизээр гарсан одоо зүйлийг тэдэн хүн үзлээ, эдэн хүн харлаа гэдээ яг танд нарийн тоо мэдээлэл бол өгч чадахгүй. За харин дижитал маркетингийн хувьд бол таны энэ явж байгаа сурчлагыг хэдэн хүн үзсэн бэ? Таны видеог ямар хандлттай байгаа, та хэдэн дөр болж байгаа вэ гэх мэтчлэн маш нарийн деталь мэдээллийг үзүүлдэг. За энийг бол жоохон сүүл хэсгээр нь бол та бүхэнтэйгээ ярьж хуваалцах болно. За ашигладаг сувгууд маань ямар сувгууд байна гэд түрүүн хэлсэн. Гэвч дэлхий дээр одоо маш олон төрлийн сошиал медиа ийм сувгууд байдгаас ер нь бол Facebook бол тэргүүлэгчийг хандлагатай явдаг.
За араас нь YouTube, WhatsApp, Instagram за гэд гих мэтчлэн сувгууд бол явдаг. За манад бол хамгийн өргөн Монголд ашиглагддаг сувгуудыг бол би Facebook гэж харж байгаа. YouTube гэж харж байгаа. За тэгээ дээрэс нь араас нь Instagram. За тэгээд магадгүй TikTok, Messenger энэ төр бол орох бах. За урагшаагаа явдаг хүмүүс бол WeChat-ыг бол төлхөө их ашигладаг. За мөн бидний X гэж ярьдаг те. X гэж байна, Viber гэж байна. Гэх мэтчлэн одоо бүлгийн зүйлүүд бол байгаа. За энэ дээр ороогүй нэг зүйл нь юу байгаа гэхээр Google хайлтыг бид нар мартаад байна. Google хайлт маань болохоор хүмүүсийн хамгийн өргөн хэрэгэлдэг зүйл байна. Google хайлтыг бид нар өдөр тутамдаа байнга хэрэгжилж байдаг юм бол. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг те хүмүүс social media хөгжүүлэлт гэдэг ч юм уу. Ингээд хайнгуут энэ Google дээр хамгийн түрүүнд яах нь хайлтын илэрцээр гарч ирж идэг гэсэн үг. За ер нь дэлхийн ертөнцийн дээр хүмүүс өөрсдийнхөө альва хэрэгтэй мэдээллийг олохын тулд за энэ түрүүний үзүүлсэн энэ сувгууд дээр дандаа хайлт хийдэг байж байгаа. Ер нь бол гэхдээ зөвхөн энэ сувгууд дээр хайхаас гадна хамгийн том өргөн цар хүрээнд бол энэ Google дээр бол хайлтыг бол хийдэг байж байгаа. Тий. За ингээ Google дээр хайлт нь хийнгүүт тухайн холбоотой мэдээллийн дагуу за ийм хуудас ч юм уу те VPN-ийн хуудас ч юм уу ингээд гарч ирдэг байх нэ. За эдгээр сувгуудыг тэгвэл хэрхэн хөгжүүлэх вэ гэж те. За сувг болгоныг хөгжүүлээд явж болно. Аль нэг сувгуудыг нь эсвэл сонгож аваад бол хөгжүүлж болно. За яагаад гэвэл аль нэг сувгийг нь хөгжүүлнэ гэх юм бол хамгийн түрүүнд бол би Facebook-ыг бол санал болгоно. За араас нь хэрвээ хамтарч хөгжүүлэх боломжтой олон сувгийг зэрэг хөгжүүлээр яваарай гэх юм бол би за YouTube-ийг за тэгээд Instagram-ыг за тэгээ араас нь одоо энэ дээр байгаа email маркетингийг за тэгээд Google хайлтын системүүдийг Монголдо бол хөгжүүлээсэ гэж бол хүсэж байна. За хэрвээ нэмэлтээр та одоо сонирхлоороо таны бизнесээс хамаарат цуг хөгжүүлэх бол за B2B дээр LinkedIn бол их дэжгүй байдаг. За урагшаага одоо бүгд найрамдахтад ард тус руу худалдаа үйлчлэгээ хийдэг байх юм бол за WeChat гэдэг энэ хэрэгсэл зүгээр. За Солонгос руу холбоотой одоо үйлчлэгээ харилцаа хэрэгтэй бол Какаотой холбоотой төрлийн аппликейшнуд танд хэрэг болох болов уу гэж бодож байна. За ийм байна. За ингээд мэдээж бүгдээрээ хөгжүүлэх арга барил бүгд өөрийн гэсэн мэдээж техниктэй. За хамгийн түрүүнд бол Facebook, Instagram-ыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дарагтай товчхон энгийнээр танилцъя гэж бодож байна. За үүний тулд бол мөн л би Facebook пэйж хуудасд хөгжүүлэх арга гэдэг бол нийтлэлийг бол тавьсан байгаа. За Google дээр мэдээж хайх юм бол гараад ирнэ. За ингээд Facebook-ыг хөгжүүлэхийн тулд яадаг вэ гэдэг орчлыг бол ярьсан байгаа. За нэгдүгüүрт бол Facebook-ыг хөгжүүлэхийн тулд хоёр зүйл бол хэрэгтэй. Нэг нь хувийн одоо Facebook-ийн аккаунт. За нөгөөх нь болохоор Facebook-ийн пэйж хуудас гэдэг зүйл хэрэгтэй. За Facebook-ийн хувийн аккаунттай хүн болгон за Facebook-ийн пэйжийг бол хөгжүүлж болдог байж байгаа. За Facebook-ыг хөгжүүлэхдээ дотроо хоёр аргаар бол үндсэн хоёр аргаар хөгжүүлнэ. Сувмаар гэсэн. За нэг нь болохоор та алдартай хүн ч юм уу те би өөрийгөө олон нийтэд таниулъя гэж бодож байгаа бол хувь аккаунтаа хөгжүүлээд явж болно. Хэрвээ та бизнесийг одоо төлөөлж хөгжүүлъя гэж байгаа бол тухайн пэйж дээрээ зориулаад өөрийнхөө бизнесийг хийх өгөөд ингээд хөгжүүлээд явж болно гэсэн үг байна. За энэ хоёрын аялал аргыг хэрэгэлсэн бай. Ер нь дараах үндсэн 5 аргыг түгээмэл 5 аргыг бол хэрэгжүүлж хөгжүүлдэг гэсэн үг. За нэгдүгээрт бол та Facebook Boost гэдэг ойлголтыг бол мэдэж авах хэрэгтэй. За өөрөөр хэлбэл одоо үндсэн платформ сувгууд маань тийм үү. За Google search ч бай, одоо YouTube ч бай, тэ Google ч бай, Facebook ч бай. Энэ бүх сувгууд төлбөртөөгөр олон хүнд одоо өөрийнхөө контентийг үзүүлэх тусдаа ийм арын хэсэгтэй байдаг. Тэрэн дээр нь яах нь вэ гэхээр та одоо мөнгө төлөөд өөрийнхөө сурчлагыг олон хүнд үзүүлж болдог гэсэн үг тийм. За үүнийг бид нар Facebook дээр юу гэж нэрлэдэг вэ гэвэл Facebook Boost гэж нэрлэдэг тийм. За ингээд Boost-тэй холбоотой асуулт гарах юм бол Boost хийх гээд хайх юм бол за миний одоо өгж байгаа YouTube-ийн channel-ыг ороод үзэж болно. За уншдаг хүн байх юм бол за вебсайт руу манайд одоо Boost-тэй холбоотой өшөө дэлгэрэнгүй мэдээллийг бол авч болно.
За мэдээж буст хийхийг бол та бүхэн зөвлөж байна. За хоёрдугаарт мэдээж за Facebook-ийг одоо хөгжүүлэхийн тулд за анзаарсан байх маш олон уралдаан, тэмцээн бол зарладаг пэйжүүд тий. За энэтэй адилхан одоо хөөрхөн ийм тэмцээн уралдааныг зохион байгуулах юм бол хүмүүс бол идэвхтэй оролдож Facebook-ийн хуудасны стандарт төвшнөөс бол арай хурдтай хөгжөөд идэг юм уу гэж бол хардаг шүү. За 3 дугаар гэх юм бол дөнгөж эхэлж байгаа газрууд маань Facebook-ийн пэйжийг бол худалдаж авч болдог. Аль хэдийн хэрэглэгчнэр зориулаад авчихсан ийм пэйжийг худалдаж авч болдог. Гэхдээ худалдаж авахдаа одоо юун дээр анхаарах ёстой вэ гэдгээ бол бичсэн байгаа. За энийг дэлгэрүүлж уншаарай та бүхэн. За 4-р гэх юм бол мэдээж Facebook хуудасаа хөгжүүлэхийн тулд олонний танил хүнийг бол ашиглах боломжтой. Олонний танил хүмүүст зориулаад өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгийг таниулах, мэшиндүүлэх те. Энэ брэнд ингэжээ, тэгжээ гэдэг одоо энийг бол та сошиал надаар хэлэлтгүй бол ойлгож байгаа бах. За хамгийн сүүлийн энгийн арга нь бол Facebook-ийн алгоритмыг ашиглан хөгжүүлж байгаа. За Facebook-ийн алгоритмыг ашиглан хөгжүүлнэ гэдэг нь юу гэсэн үг гэхээр одоо ёстой л мөнжгөрөөрөө хөгжинэ гэдэг шиг те. Одоо оруулж байгаа контентоос илүү сонирхолтой байлгах, зөв контент хийх те. Тэр хэрэглэгчийн асуудлыг хөндөх гэх мэт ч юм уу те. Одоо янз бүрийн аргуудыг бол зөндөө ашиглаж болно. За энэ ямар аргуудыг ашиглах вэ гэдгийг энэ нэг бүрчлэн одоо би дуртаад авах бол хэцүү баг. Тэгээ энийг бол та бүхэн өөрөө гүйлгээд зогсоож аваад нэг уншичаарай. За мэдээж би манайх бол webhints.com гэдэг дижитал маркетингийн агентлаг ба өөрөөр хэлбэл энэ дээр байгаа бүх одоо сувгуудыг нэгэн зэрэг хөгжүүлэх чадвартай, потенциалтай юм баг хамтан болон бүрдээд одоо арын бизнесийг бол хөгжүүлж өгдөгөө. За ингээд энэ бизнесийг хэрвээ таны цаг зав одоо өрөхгүй би өөрөө энийг мэдэхгүй энэ олон зүйлийг би чадахгүй би өөрийнхөө урт ажиллаа хиймээр байна гэх юм бол мэдээж маркетингийн агентлагт бол хандаж болно гэсэн үг байна. За энэ арга замуудаар бизнесийг бол хөгжүүлэх нь бахнэ гэсэн үг байна. За контентын төрлийг бол түрүүн орхигдуулаад ярьсан байна. За контентын төрлийн хувьд бол саяны энэ одоо бүх платформуд тийм үү ашиглаж байгаа бүх платформуд үндсэн 3хан л ерөнхийдөө контентын төрөлтэй байдаг. Нэгдүгürt та яах юм? Уншина. Текст тийм үү. Хоёрдугаарт та яах юм? Харна. Ямар нэгэн зураг үзүүлэх юм бэ те. Гуравдугаарт яах юм? Одоо өнөөдөр та миний видеог үзэж байгаатай адилхан ямар нэгэн видеог харж үзэж сонсох байдлаар зарчмаар энэ бүх төрлийн платформуд дээр ажилладаг гэсэн үг байна. За ингээд зураг бол орох юм бол постэр гэдэг нэртэй болцдог. Зурган постэр гэж орчдөг. За хэрвээ видео орох юм бол одоо платформуд өөр гэсэн нэршилтэй болцдог. За ерөнхийд нь видео гэж нэрлэдэг боловч Facebook дээр одоо 1 минут 30 секундн дээр босоо форматтай видео бэлдэж оруулах бол энийг аль бие усны нэршин Reel гэж бол хэрлдэг. За Instagram дээр мөн адил Reel гэж бол нэрлэдэг. За харин YouTube дээр 1 минутын урттай босоо форматнд бичлэг байх юм бол энийг бол Short гэж нэрлэдэг. За харин 1 минут одоо 30 секундээс дээшээгээ одоо урттай альва видеонуудыг дандаа видео гэдэг ийм форматтайгаар одоо энэ сошиал орчинд бол хэрэгжилж ашиглаж ойлголттой бол явдаг байж байгаа гэсэн үг байна. За контентын төрөл бол маш энгийн. Ерөөсөө л хүнд хүргэх 3 төрлийн л арга байдаг бахнэ гэж ойлгож болох нь. За одоо миний хамгийн сүүлийн ярих хэсэг бол химжих нэгж талбарын талаар ойлголтыг хэдүүлээ ярина. За өөрөөр хэлбэл бид нэр сошиал сувгуудтай байна тий. Тухайн сошиал сувгуудаараа за текст, зураг, видео ашиглаад ингээ хөгжүүлээд яваад байна. Тэгвэл тэрийг нэг хэмжихгүй болохгүй шүү дээ тий. Жишээлбэл та машинд ороод суухдаа ч юм уу тий. Машин маань хэдэн километрийн хурдтай явж гин. Та ямар араан дээрээ явж гин. Хизээд нь торомслох уу? Би хизээд нь одоо хаазаа гэж илүү хурдтай явах вэ гэдгээ тооцоосноор тухайн нэг цэгээс нөгөө цэг рүү таныг аваачдагтай адилхан яах нь вэ? Эдгээр платформуудыг ашиглаад танд нэг хүрч байгаа цэг байгаа шүү дээ тий. Брэндээ олон таниулах, борлуулалтаа өсгөх гэдэг нэг цэг байгаа. За тэрэнд хүрэхийн тулд та яах нь вэ гэхээр машинаар түрүүн одоо жишээ авч ярихад хэдэн километрийн хурдтай явж ин араа нь хаана байдаг гэдэгтэй адилхан энэ бүх платформуд танд яах нь яг тэр хэмжигдэхүүнийг бол үзүүлж харуулдаг гэсэн үг тий. Мета дээр та ямар хурдтай яваад байна, хэдэн хүнтэй холбогдоод байна. Google дээр таныг хичнээн хүн хайж олоод байна тий.
YouTube дээр таныг хичнээн хүн үзээд байна. Имэйл бичсэн чинь таны имэйлийг хэдэн хүн орж үзээд байна гэх мэтлэн энэ бүх платформ таныг тоон үзүүлэлтээр хангадаг. За өөрөөр хэлбэл хамгийн ихэнд нөгөө ярьжсэн те сошиал маркетингийн одоо юунаас ялгарх давуу тал нь юу юм бэ гэхээр үр дүнгээ ерөөсөө л хэмжиж болдогтойроо ялгаатай байж байгаа. За тэгвэл энийг хэрхэн хэмжих вэ гэж мөн ялгаагүй те сууг болгоноор нь ороод нэг харчиг гэж бодож байна. За Meta Insight гэдэг нь болохоор би энэ Facebook, Instagram хоёроо нийлүүлээд хэлчихэж байгаа юм шүү манайхаа. За Meta Insight руу хэдүүлээ орж үзье. За би энэ дээр өөрийнхөө платформыг одоо зургийг аваад скриншотлоод тавьсан байгаа. За энэ дээр байна. За жишээлбэл Facebook надад ямар одоо тоон үзүүлэлтийг үзүүлж болдог вэ гэхээр за энэ дээр харж байгаа result plan, audience те ийм олон одоо юунуудтай үзүүлэлтүүтэй энэ нэг болгоноор нь орж одоо тоон үзүүлэлтийг ярина гэвэл өнөөдрийн маань цаг өрөхгүй зөвөр эхний энэ overview гэдэг талбар дээр байгаа энгийн тоон үзүүлэлтийг жишээлбэл харцгаая. За энэ сард бол сүүлийн 28 хоногт бидэрт 33 мянган хүн одоо удаа үзэгдэж за 16 мянган хүнд хүрсэн байна. За 658 хүн ямар нэгэн байдлаар бидний одоо контакт дээр ямар нэгэн үйлдэл үзүүлсэн байна. За ямар үйлдэл үзүүлсэн бэ гэдгийг энэ А үсгэн дээр нь дарчих юм бол энэ дээр гараад ирнэ. Number of like, share, save, comments, share, replies your content гэдэг нь лайк хэдэн лайк дарсан юм уу, save хийсэн юм уу, comment бичсэн юм уу, share хийсэн юм уу, таны комментэнд reply хийсэн гэдэг нийт тоо бол энэ дээр гарч иж гэсэн. За ингээд танаа нийт хуудасны чинь followers нь хэд байгаа юм. За хэрвээ одоо вебсайтын линк байсан бол за энэ дээр нь хичнээн хүн одоо дарж таны линк руу орсон бэ гэдгийг бол харуулсан ийм тоон үзүүлэлтүүдийг харуулж байна гэсэн. За ингээд яах нь вэ? Тухайн 10 сараас ингээд 11 сар руу энэ 28 хоногийн хугацаанд одоо өсөлттэй байгаа юм уу, бууралтай байгаа юм, аль үед нь олон хүн орж үзсэн, аль үед нь бага хүн орж үзсэн гэх мэтчлэн детальчлаад харж болдог байна. За ингээд доошоо явуулаад бусад зэснүүдээр нь орох юм бол за одоо машинаар ярих юм бол хэдэн километрийн хурдтай явж ин хаашаа өрөх чинь гэдгийг танд харуулдаг нэг юм хэсэг байдаг бахнэ. За үүнээс гадна бол Facebook-ийн Boost гэж түрүү ярьсан те. Boost-тэй холбоотой дахиад ийм сайтын хэсэг бол байдаг. За энэ дээр бол төлбөртэй сурчлагааг бол ялгаж бол харуулдаг байж байгаа. Төлбөртэй болон төлбөргүй сурчлагаагаар ийм хүнд хүрлээ гэдэг ийм хэсгийг харуулдаг гэсэн үг байна. За дараагийн платформ руу явъя. За дараагийн платформ бол Google гэдэг платформ байгаа. За өөрөөр хэлбэл хүмүүс Google дээр альва одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг хайгаад те энэ одоо дэлхийн ертөнцийн байгаа хар зуун одоо маш олон мянган зуун мэдээллийг хүмүүс яаж ялгаж хаардаг вэ гэвэл ерөөсөө Google юм уу Facebook мөн ашиглаж байгаа платформ дээрээсээ хайлт хийж болдог гэж байгаа гэсэн те. За ингээд хайлт хийнгүүт яах нь вэ? Энэ дээр таны одоо видео байдаг гэсэн чинь таны вебсайтын одоо мэдээлэл гарч ирэх юм бол энэ рүү хүмүүс яах нь дарж ороод таны мэдээллийг авдаг гэсэн үг. Тэгвэл энийг одоо бид нэр хэмжих хэрэгтэй болоод байна шүү дээ. Манай видеог хичнээн хүн намайг хайж олж ирээд үзчихв. Манай вебсайтыг хичнээн хүн хайж олж ирээд үзчихвэ гэдгийг хэмждэг талбарыг Google Analytics гэж нэрлэдэг байна. За энэ хүү Google Analytics-ийн талбар дээрээс та бүхэн бол түрүүн бол сошиал медиа маркетингтай Facebook-тэй холбоотой үзүүлэлтийг харсан бол энэ дээр бол та бүхэн одоо вебсайттай холбоотой үзүүлэлтүүдийг олж харна гэсэн үг байна тий. За хүмүүс ороод хэр их одоо үйлдэл хийж байгаа. За хэр их хэмжээний хүмүүс манай вебсайт руу хандсан тий. За миний гол зорж байгаа одоо товч ч юм уу ямар нэгэн худалдаа авах товч ч юм уу тий янз бүрийн ямар чухал үйлдэлүүдийг хийж байгаа гэдэг ч юм уу ингээд энэ талбарыг харуулдаг. За энэ дис болгон руу ингээд мэдээж дараад орох юм бол дахиад цаанаа задраад маш олон үзүүлэлтийг үздэг юм байх нь байна. За Google Analytics-ийн талаар хэрвээ жоохон гайхаж байгаа бол би тусдаа Google Analytics гэж юу вэ гэдэг видеог бол өмнө оруулсан байгаа. Тэгэхээр тэрлөө ороод үзчихээрэй. Боломжтой бол би энэ баруун дээд булан дээр тэрний линкийг та бүхэндээ үлдээе. За дараагийн талбар бол YouTube гэдэг талбар байна. За одоо би та бүхэнд YouTube-ийн чаналаар өөрийнхөө видеог бол хүргэж байна. Тэгэхээр одоо би энэ видеогоо тавьсны ар дээрээс бол орж анализыг нь харна. За ингээ анализыг харахад надад ямар хуу одоо дүр зурагтай юм үзүүлдэг вэ гэдгийг харуулъя. За энэ бол миний чанал байж гэн тий. За энэ чанал дээрээс ингээ харах юм бол
За ер нь бол сүүлийн 28 хоногт маань 7910 хүн таныг бол үзсэн байх шүү. За нийт та 4000 subscribe-ыг цуглуулсан байна гэж ч юм уу те. Ингээд цаг хугацааны хувьд хэд хоногийн хугацаанд одоо цуглуулсан бэ? За дээрэс нь энэхүү ажилбарыг ингэж гүйцэтгэхдээ сүүлийн 28 хоногт та $2 одоо ашигтай ажилласан байх шүү гэдэг ч юм уу те. Энэ 7 хоногт ямар миний контентуудыг хүмүүс үзсэн байна. За ямар цаг хугацааны хэлбэлцлэр үзсэн байна гэдэг ч юм уу. Одоо мөн машинаар зүйрлж ярих юм бол танд дэлгэцийг бол ингэж харуулдаг байна. За энэ тоон үзүүлэлтүүдийг бүгдийг нь унших нь өөрөө тэ тухайн нөгөө хүрэх газар хурдтай хүрэх үү, удаан хүрэх үү, хэрхэн хүрэх вэ гэдэг таны аргад маш одоо чухал учраас энэ тоонуудыг маш сайн харж анзаарч авах хэрэгтэй гэсэн үг байна. За YouTube-ийн хувьд ийм байх нь. За имэйлний хувьд бол ямар байх вэ гэдгийг мөн адил харуулъя. За имэйлэн дээр за оронгууд за 96 удаагийн имэйлийг би бол одоо нийт масс руу явуулсан байна те. За эндээс яах нь сүүлийн одоо хоногудад сошиал медиа маркетинг маань сонирхож орж ирсэн хүмүүс рүү за имэйлээ би явуулсан байх нь байна. За вебсайт сонирхож байгаа хүмүүс рүүгээ имэйл явуулсан байх нь байна тий. За сэтгэл ханамжийн судалгаа манай одоо компаниас хүмүүсээс аваад ингэ явсан байна. Ингээ хоошоогоо ингээд олон хуудсан дээр олон имэйл ирсэн. За энэ болгоныг яах нь энэ маань хүмүүстэй очиж юу. За тэр хүмүүс маань сонирхож энийг нээж үзсэн байна уу тий. За энэ нээж үзчихэд дотор нь клик хийж одоо бид хариу үйлдэл өгч сонирхлоо илэрхийлсэн байна уу гэдгийг яах нь энэ хүү имэйлүүдээрээ бүгдийг нь хэмжиж харж болдог байх нэ гэсэн үг байна. За энэ дээр ингээд би та бүхэндээ сошиал маркетингтэй холбоотой анхын шатны тий одоо тайлбарыг бол хүргэхийг бол зорилоо цөөхөн минутанд мэдээж талбар болгоныг нь детальчилж ярих юм бол маш их одоо олон цагийн хичээл, олон цаг биш олон өдөр, магадгүй олон сарын хичээл болох байх. Тэгэхээр тэгж бол тайлбарланаа гэж одоо тайлбарлахыг хүсэж байгаа бол комент хэсэгтэр те. За энэ хэсгийг надад тайлбарлаад өгч энэ сувгийг одоо би илүү гүнзгий мэдмээр байна гэдэг одоо комент хэсэгт үлдээгээрэй. Тэгэх юм бол магадгүй олон удаа давтагдж байгаа тэр хэсгийг нь цуглуулж агаад дараагийн удаад видеого та бүхэнд одоо хүргэж болно шүү. За тэгээ өнөөдрийн видеотой хамт байсан та бүхэнд маань маш их баярлалаа. За манай сувгт subscribe дараад за тэгээд лайк гэдэг баатанд дараад үлдээгээрэй. За дараагийн одоо дугаараар уулзтлаа. Түр баяртай манайхаа.